За ингээд өнөөдрийн хүмбэр хөрөнгө оруулагч подкастын маань дугаар эхлэхэд бол бэлэн боллоо. Хүмбэр хөрөнгө оруулагч подкаст бол хүмүүсийг Монголын иргэдийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэхэд мэдлэг мэдээллээр хангах зорилготой нэмээд цалингаасаа гадуур хэрхэн орлоготой болох вэ гэдэг энэ аялалд нь хань болох зорилготой ийм подкаст байгаа. Өнөөдрийн манай подкастын зочноор UA Properties-ийн Урангоо гэж алдаршсан олноо танигдсан Урангоо маань зочноор оролцож байна. Ингээд урилга хүлээж авсан Урангоод баярлалаа. Баярлалаа. Ярилцгаасандаа баярлалаа. Тэгээд хамгийн түрүүний асуулт бол ерөөсөө Урангоо гэхээр л яхаар гүйл хөдлөх хөрөнгө бол бодогдож байгаа. Тэнгүүд 2026 он 2027 онд орон сууцны үн өсөх үү? Өсөхөөл хэдэн хувиар өсөх үү? Ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна вэ? Монгол улсад үйл хөдлөх хөрөнгийн салбар сүүлийн 13 жил ажиллаж байна л да. Энэ хугацаанд ингээд анзаараад байхад бид нэр өөрснөө барилгын материал үйлдвэрлэгч болохгүй бол барилгын үн ерөөсөө доошоо унана гэж бол ер нь бол байхгүй. 2020-оос 2012 оны үед тий одоо 40 мянган байр чинь нэг өрөө байр чинь 40 сая төгрөг 50 сая төгрөг гэл байсан тий. Тэр цагаас хойш бол ерөөсөө давтамжлаа өссөөр агаал одоо гэхэд чинь орон сууцны дундаж метр квадратын үн төв хавцаа бол ингээд 4.5 сая орчим болчлаа штэ тий. Тэгэхээр ер нь бид нар барилгын материал үйлдвэрлэж иж барилгын одоо үн багасах магадлалтай. Тэгвэл нэг сонин статистик байдаг нь манай монголчин бас нэг юм удирдлын чанартай бизнесүүд нь яваад идэг штэ тий. Ер нь одоо байрны үн өслөө гэсэн мэдээлэл зөвхөн ер нь 8-9 сард л гардаг. Босод үед бол унлаа гэсэн ч нэг тэгж унаад байхгүй. Тэгтээ өсөх үе нь бол дандаа 8-9 сар. 8-9 сар. Байдгийг бол ер нь анзаарсан тийм. Тэгээд 8-9 сар гэдэг нь яг нөгөө буцаад нэг наадамлаж ирээд буцаад нэг гинтэй хүүхдүүдийн сургууль цэцэрлэг өөрчлөгдөн тийм ингээд нэг амьдрал нэгтгэвтэй болж эхэлдэг тэр үед. Сая ковидын дараах одоо ингээд байрны үнийн өсөлтийг ингээд ажиглахад ковидын дараа бол айгүй огцом өслөлтөө тийм. Тэгэхээр энэ шиг юм өсөлтийг ирээдүйд гаргахаар байна уу? 26 27 онд яг баримжаалсан таамагласан дундаж өсөлт хэд байна гэсэн өсөлт байна уу? Дунджаар нэг жилдээ нэг 8-12% хооронд бол тогтмол өсөж байгаа. Би гэхдээ үйл хөдлөх хөрөнгийн үн Монгол үйл хөдлөх хөрөнгөд ер нь хөрөнгө оруулах аюул ашигтай шүү дээ. Бид нэр одоо Монгол хүмүүс болохоор өөрснөө одоо бүх юмдаа дасан зохицсон байдаг болохоор тийм одоо тэнд ингэдэг л гэсэн одоо мэдээлэлтэй байдаг болохоос биш. Яг яасан юм дээрээ дэлхийн ингээд маш олон орнууд руу яваад үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын үнийг судлаад ашиг нь хараад ихээр Монгол үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах бол ашигтай л байдаг гардаг. Ер нь тэгэл таны авсан одоо байр чинь жилдээ нэг 10-12% ер нь бол өсч л байгаа шүү дээ. Тэгэхээр донцож ааштай тэгтээ тий. 20% өснөгөөл хадгаламжинд хийснээс байр авцсан нь үнийн хувьд бол арай илүү өгөөчтэй гэж та үзэж байна уу? Depends тий. Яг шалтгаална. Хүн одоо яг найдвартай хөрөнгө оруулалт гэх юм бол мэдээж банкны хадгаламж хамгийн secure шүү дээ тий. Найдвартай. Үйл хөдлөх хөрөнгөөр бол ер нь яг зөв хөрөнгөө сонгож чадах юм бол тэрнээс өндөр өсөлт хөрөнгүүд бол зөндөө байгаа. Тэрс ма хүмүүс нөгөө нэг байр худалдаж авах зөвхөн өөрөө амжирал гэж хараад идэг. Яг яасан юм дээр хөрөнгө оруулалтаар авах чинь бүр өөрөө бас аюул ашигтай байдаг. Ялангуяа манай Монголд чинь байр чи өөрөө арилжааны хэрэгсэл болсон байхгүй юу? Өндөр үнийн дүнтэй. Жишээлбэл одоо ямар нэг юм борлууллаа гэхэд тэрний үнийн дүнд нь бартерт нэг байр явж лээдэг. Тэ нэг машин явж лээдэг. Тэрний давуу талыг ашиглаад хөрөнгө оруулалт хийх юм бол бас нэлээд өндөр ашигтай байдаг. Одоо сая би нэг хэдэн залуучуудтай уулзсан. Тэгээд уулзаа сууж хахад зарим нэг залуучууд бүгдээрээ тэгдэг хэсгийг нь бол мэдэхгүй байна. Гэтэ залуучууд бол байр авснаас зүгээр байр түрээсэлж амьдраад тэр одоо байр авах мөнгөөрөө өөр юмд одоо хөрөнгө оруулалт хийгээд ингээд явах нь илүү ашигтай гэж үзсэн хүмүүс бас байна. Тэгэхээр түрээсийн үн бол одоо байрныхаа үн шиг бол гэж бас өсөхгүй байгаатай холбоотой юм уу? Эсвэл түрээслэх нь одоо алдагдсан боломжийн өртөг гэж эдийн засаг дээр ярьдаг тийм. Юм руу одоо гэдэг юм бодолтой авах уу? Эсвэл тэр мөнгөөрөө арай өөр юм авах уу гэдэг чинь алдагдсан боломжийн өртөг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр таны бодлоор аль нь зүгээр юм шиг байна? Одоо ингээд тооцоо судалгаа мэдээж UA Properties дээр бол янз бүрийн судалгаанууд хийж байгаа. Үйл хөдлөх хөрөнгөч өөрөө хүний байр орон сууц чинь өөрөө хүний анхдагч хэрэгцээ шүү дээ. Тэр хүн заавалжгүй нэгээс хоёрыг бол эзэмших ёстой. Яг тэр түрээслээд одоо хөрөнгө оруулалт хийх гэдэг тал дээр бол нэг 800 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй үйл хөдлөх хөрөнгүүдийг
худалдаж авахын дээр үү эсвэл түрээссэн дээр үү гэдэг дээр өндөр үнийн дүнтэй дээр илүү ялгаан гардаг. Жишээлбэл за бүгдээрээ тэрбум төгрөгийн одоо байр худалдаж авлаа гэж бодъё тий. Одоо ер нь ингээл гайгүй зэрэглэлийн байрууд бол 3 4-өөр барьчил тэрбум төгрөг хүрчээд дээ шүү дээ тий. Тэгэхээр тэрбум төгрөгийг та банкнд хийлээ гэж бодоход сарын 1 16.7% биш жилийн 12-оос 13. Тий. Хувийг хадгаламжийн хөө авч байгаа. Гэтэл байр авах юм бол depreciation дорн тий. Одоо илэгдэл дорн. Тэгэхээр зэрэг зарим тохиолдолд бол тэр их үнийн дүнг одоо хөрөнгө оруулалт хийжсэнээс эргэлдүүлээд одоо эсвэл банкнд хадгалаад хүүгээр нь одоо өгсөн газар түрээслээд ч юм уу амьдрах хувилбар 500-аас доош сая төгрөгийн үйл хөрөнгөөр болоод би шаардлагагүй гэж хардаг. Яагаад тэгэхээр зэрэг нөгөө дахиад хэлье бид нар өөрснөө барилгын материал үйлдвэрлэгч биш болохоор зэрэг барилгын үн өсөөр л авах болохоор хадгаламжинд хийсэн үйл хөрөнгө болгоод хадгалсан ялгаагүй. Үйл хөрөнгө болгоод хадгалсан ч тэр чинь яг зөв байрал дээрээ сайн хөрөнгөө сонгож чадах юм бол харин ч бүр үнийн дүн өсөж явах байхгүй юу. Сүүлийн үед одоо энэ Gen-Z-ийн үеийн нэг жоохон тийм бодолтой болчих шиг боллоо. Гэхдээ би бол ялангуяа залуу хүмүүсийг залуу байгаа дээрээ өмчтэй хөрөнгөтэй болоосай ялангуяа эрэгтэй хүмүүстэй хөрөнгө оруулалт хийж үзээсэй. Үйлдэл хөрөнгийн хөрөнгө оруулалт чинь амар том зориг, эрсдэл хүн чинь одоо боловсралтай, эрүүл мэндтэй юу гэдэг гутал хувцсандаа үрдгүү үнийн дүнгээ буцаагаад үйлдэл хөрөнгөд оруулдаг шүү дээ. Тэр хэмжээний зориг, эрсдлийг бас гаргаж хөрөнгө оруулж сурах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь Монголд одоо ингээл хүмүүс байр аавны хэрэл нэг зээл мэйл гэлээдэг болсон. Яг үүндээ одоо манай Монголын эдийн засгийн өнөөгийн байдлаас харах юм бол заавалжгүй зээл мэйлэнд ороод байхааргүйгээр те хувь лизинг гэрч гэсэн үйлдэл хөрөнгө худалдаад авч болж штэ. Ялангуяа манай компаниныг нэлээд сайн хэрэгжүүлдэг. Хүнд ер нь нэг урьдчилгаа 20-30% байх юм бол 36 сарын хугацаанд 24 сарын хугацаанд багаар тий нэг 5 сая доторх төгрөгөөр сар болгон төлөөд явах боломжууд байгаа. Тиймгүүт хүмүүс тэр нөө хувь лизинг гэдэг боломжоос илүү 8% зээлийг нь илүү ашигтай гэж хараад байдаг байхгүй юу? Зээлэнд орохын төлөө 8% ч айгүй өндөр юу штэ, хөв штэ. Жилийн 8%. Тий. Хувь лизингээр авахаар ямар ч хөөгүй. Ямар ч хөө. Түрүүн ярианда нэг юм гаргасан. Зөв байршилд авчих юм бол үн бол зогсолтгүй өснө гэж. За UA property судалгаа хийгээд үзэхэд аль байршлууд нь одоо Улаанбаатар хотын хаана байвал энэ зөв байршил болох юм бэ? Сургуулаар тойрно ер нь. Сургуулаа тойрно. Сургуулаар тойрно. Энэ хувийн сургуулиудыг тойрно гэсэн үг үү? Улсын сургуулиудыг тойрно гэсэн үг үү? Аль сургууль. Ерөөсөө сургуулаа тойрсон. Ялангуяа манай Монгол улс чинь нэг төгжрөл гэж нэг аюултай зүйл. Тий. Яа харахгүй том бидний амьдралын цаг зав стресс нэрвэд бардаг нэг том хүчин зүйл байгаа болохоор төгжрлээ хэмнэх сонголт нь өөрөө зөв хөрөнгө оруулалт болоод эхэлж байгаа. За тэгээд одоо яг энэ байршлуу манай Улаанбаатар хот чинь бас жижигхэн хот шүү дээ тий. Ер нь бол ингээл ойлгомжтой байдаг л да. Сайн сургуулиудаа, улсын сургуулиудаа, ялангуяа улсын сургуулиуд ч нөө Кембриж хөтөлбөртэй болоод эхэлж байна тий. Кембриж хөтөлбөртэй сайн сургуулиудаа тойрсон байрныхаа сонголтыг хийх юм бол илүү цаг зав, эрүүл мэнд тий амьдралын ачаалал стресс гээд юм жаам л та. Тэгэхээр зөв хөрөнгө оруулалт гэдэг бол ер нь явж гэр бүлтэй хүмүүсээ хүүхдүүд хаана нөхөө, цагаа яаж хэмнэх үү гэдэг зүйл рүү орж ирж штэ. Ер нь бол хүн заавал хөрөнгө эзэмших хэрэгтэй. Ялангуяа Монголд байгаа хүмүүсийг үйл хөрөнгө авахтаа би зоригтой байгаасаа гэж боддог. За үйл хөрөнгөөр дамжуулаад бас бизнес хийгээсэй гэж боддог хүн болгоныг. Ягаад тэгэхээр эн чинь нэг талаараа бас гоё, нэг ажил хийхгүйгээр тий зөв хөрөнгө оруулалтаа хийгээд ашигтай ажиллах бас нэг боломжтой. Ялангуяа танай подкаст чинь хөрөнгө оруулалтын тухай ярьдаг болохоор ярьчлаа. За зөв баярлалаа. Тэгээд дараачийн 10 жилд ихээр хэрвээ саяны яриан дээр дүгнэлт хийх юм бол дараачийн 10 жилд хамгийн их үнэн өсөх магадaltaй байршлууд бол сайн сургуулиудын дэргэдэх байршлууд бол байх юм байна. Офисын хувьд бол юу гэж харж байна? За хотын төвд бол манай Улаанбаатар хотч офис ер нь дутагдалд орсон байна. Жишээлбэл одоо хоёлаа гараад нэг 500 м квадрат офис түрээслэе гээл тэгэхэд олд цол маш бага. Хэрэгжиж байгаа шинэ төслүүд дүрээд ч ер нь дараагийн нэг 10 жилдээ бас л shortage дутагдалд бол орно. Тэгэхээр ялангуяа одоо хөрөнгө оруулагчид хотын төвд газар байна уу, офисын барилга барих гэсэн хүмүүс бол эрс нэмэгдсэн байна. Тэгэхэд нөгөө газар маань байх байгаа. Тэгэхээр ер нь бол офисын төрлийн хөрөнгө оруулалтууд бол ер нь бас хүмүүс судалдаж авч явахдаа илүү зүгээр
ягаад гэвэл офисыг хүмүүс бараг нэг 80% зөвхөн түрээслэн гэж боддог. Буцаад яг худалдаж аваад хөрөнгө оруулалтаар авах юм бол офисын одоо төрлийн хөрөнгө оруулалтууд чинь бас нэлийн одоо арилжааны гэсэн үг, commercial гэсэн үг шүү дээ, тий. За нэг өөрийн гэсэн байртай хөрөнгө оруулагч байг. За нэг магадгүй нэг 200-аас 300 м квадрат офис юм уу эсвэл байр авах тийм мөнгөтэй байлаа гэж бодоход өнөөдөр офисын эх 10 жилийг харахад офисын хөрөнгө оруулалт нь илүү ашигтай гарахаар нөө орон сууц нь илүү ашигтай гарахаар байна. Яг орон сууц офис гэж харьцуулах юм бол офисыг нь би сонгоно. Гэхдээ арилжааны гэдэг утгыг бас сонгох хэрэгтэй. Үйлчлэлийн талбай гэсэн үг шүү дээ, тий. Үйлчлэлийн талбай нар бас ашигтай байдаг. Борлуулагч хүний хувьд бол хүн ингээл өөстө ямар гоё өдөр өнөөдөр би гарч байраа заръя да гэж хинч бариад үйлчлэл хөрөнгөө зардггүй. Ямар нэгэн асуудал тулгархаар зардаг. Дараагийн хөрөнгө оруулалт хийх юм уу, тий. Хүүхдийн сургууль солидох юм уу? Санхүүгийн асуудалд орох юм уу? Эсвэл одоо дэвших юм уу, тий. Одоо сайжруулах юм уу? За эсвэл яралтай мөнгө хэрэгтэй болсон үед ч юм. Нэг 13 4 шалтгаан байдаг байхгүй юу? Тэр шалтгаануудыг олох хэрэгтэй, тий. Тэгээд за энэ хүний шалтгааны нагаа бол би энд нь зохицох ийм саналыг бас тавьж болох юм байна гэд. Тэгэхээр тохируулах нь шүү дээ. Айгуу сайн дийл хийх хэрэгтэй. Ер нь ганцхан байр авах дээр ч биш. Бизнес дээр бол negotiation хийх, дийл хийх чадвар гэдэг бол айгуу чухал. Гэтэ юу гэдэг олон жил одоо хүний хөрөнгө дээр ажилласан хүний хувьд бол алтан дунджийг олж хоёр таллыг ойлголцуулж зөв тохирог хийх гэдэг бол бидний хувьд айгуу чухал гэдэг. Хүмүүс нэг өдөр болгон үйлдвэрлэл хөрөнгө худалдаж авахгүй шүү дээ, тийм болохоор зэрэг за нэг тэгсгийгээл очиндоо гэсэн одоо өөрийнхөө нэг баримталтаг өөрийнхөө ихтгэл үнэмшилтэй ингээ нэг юмар ярьдаг байхгүй. Бид нар бол дандаа энэ харилцаанд өдөр болгон орж идэг болохоор зэрэг хоёр талыг илүү мэдэрч дийлээ хийж өгдөг. За одоо тэрүүгээрээ л гарч ирлээ шүү дээ гэдэг шиг тийм. Тэгэхээр нөгөө одоо нөгөө бидний ярьдгаар бол агентууд те агентууд яг аль нь сайн аль нь муу гэдгийг яаж ялах вэ? Яаж мэдэж болох вэ? Жишээлбэл өөрийгөө борлуулж чадахгүй бол хүний имийг яаж борлуулахын гэд тэгдэг шүү дээ. Тэгэхээр ойлгомжтой байдаг зах зээл дээр хөр хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Зур сайхан сэтгэлээр ингээд те ингээд өөс тахах гэж хамиг зараад өгчий. Би гоё агент олно гэсэн мөрөөдөлтэй хүмүүс байна. Эсвэл сайхан улаан 8-ачд байна. Тийм эсвэл одоо юу гэдэг одоо танил ихтэй бас хүн байна тий ингээд борлуулагч өөр өөрийн даваа талтай. Би бол өөрийнхөө агентуудыг яаж бэлддэг вэ гэхээр зэрэг айгүй тийм одоо financial mindsetтэй бэлддэг. Тийм болохоор зэрэг дийлэх чадвар манай компанийн илүү сайн байд юм болов гэж хардаг. Ер нь бол санхүүгийн тооцоолол өөрөө борлуулагч хүнд маш өндөр мотивац өгдөг. Авж байгаа хүнд ашиг өгдөг. Зарж байгаа хүнд бас давуу талыг гаргаж өгч идэг. Тийм тооцоололыг айгүй сайн хийдэг байх хэрэгтэй. Жишээлбэл хүмүүс магадгүй одоо гадны франчайз гэдэг чинь гадны ноу хав гэж бас ярьдаг. Гэхдээ гадаадд 8 хийх, Монгол 8 хийх ер нь их ялгаа байхгүй. Тэр тухайн одоо агентийн өөрийнх нь одоо мэдрэмж те уурч зах зээлээ мэддэг ур чадвар тухайн одоо үйл хөдлөлтөөр ажилласан туршлага гих мэдцүүл тэгээ дээрээс нь буцаагаа тэр дийлэх чадвар гэдэг юм айгуу чухал байдаг л да. Ялангуяа одоо за яг би бол нэлээд өндөр үнийн дүн дээр ажилладаг л та. Одоо нөгөө нэг энэ өндөрлөгөөс гэдэг шиг одоо өөрийгөө бас тэгэж ярьж болохгүй л хаалта. Гэхдээ ер нь одоо өнөөдрийг хүртэл миний ойлгосон юм бол ерөөсөө л дэлхийн бүх юмн дээр энэ дийлэх чадвар гэдэг юм бол аюул чухал гэдэг юм байна. Хүүхдтэйгээ хүртэл бид нэр дийл хийж болж байна. Хүртээгөөч дийл хийж болж байна тий. Эсвэл одоо арилжааны 8 дээр дийл хийж болж байна. Тэгээд энэ дээр л хүмүүсийг ер нь аюул гаршруулах хэрэгтэй байна гэж боддог. Тийм. Тэр одоо магадгүй одоо чи ч гэсэн тийм магадгүй үзэж байгаа хүмүүс ч гэсэн нэг том үнийн дүнтэй юм хийхдээ яаж дийлэх үү гэж бүгд л бодож байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр чадвараас ч шалтгаалаад бид нар тухайн хөрөнгө оруулалт зөв байх уу ашигтай байх уу гэдэг бас гарч иж болно. Одоо манай монголчуудын одоо ингээд өнөөдрийн Улаанбаатарын нөхцөл байдлыг харахад бол жишээлбэл ипотекийн зээл авъя гэсэн хүсэлт бол 2 жилийн дараа л бол үүссэн байна л да. Тэгэхээр үнэхээр орон сууц авъя, байрыг авъя гэсэн хүмүүс бол хэдэн 10,000-аар бол байна. Тэгэнгүүт яг энэ залуучуудад зориулаад магадгүй зарим нь 5 сая төгрөгийн хадгаламжтай байх, зарим нь огт юу ч хадгалж чадаагүй байх, зарим нь бүр хадгаламж байтугай ингээд өрөнд орцсон тий. 2 сая, 3 сая цалингийн янз бүрийн ингээд зээл авсан хүмүүс ба. Тэгвэл яг энэ үл хөдлөх хөрөнгөд ингээд за ямар ч яасан ингээд байртай болохыг гэж бодож байгаа юм залууд өөх хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
Урьдчилгааг бол яа харахгүй хоримтлуулна. Тийм бид нар нөгөө нэг яг одоо бидний дахиад би бас бид нар үйлдвэрлэгч биш шүү дээ тий улс маань өөрөө тэгэхээр биднэрт бүх төрлийн одоо бараа бүтээгдэхүүнийг онлайнаар болон биетээр худалдаж нэмэлт орлого олох боломжууд бол байгаа. Миний одоо өөрийн баримтлагдаг зарчим гэх юм уу те ер нь бид нар аягүй сайн мөнгө олох хэрэгтэй. Ялангуяа зөв орон сууц те анхдагч хэрэгцээгээ зөв байралтаа сайн хөрөнгийг бол авах хэрэгтэй. Бид нар нэг олон удаа аваад авахгүй нэг удаа л авна шүү дээ те. Нэгээс хоёр удаа. Тэгэхээр яг тэр авж байгаа тухайн үйл хөдлөх хөрөнгөтэй бол яг бүр ингээд зориод мөнгөө хадгалаад заавал хүрэх хэрэгтэй. Магадгүй одоо юу гэдгийг урьдчилгаа бага цуглуулсан хүмүүсийнхэн бол миний зүгээр одоо зах зээл дээрээс одоо анзаарч байгаа юм нь юу гэхээр зэрэг одоо байртай л болж ивэл хамаагүй гэл ингээд сонголтууд бас игээд өгдөг тийм тэр бас буруу маш олон юм тооцоолох хэрэгтэй. Яагаад гэвэл нэгэн тавсан байр чинь гутлавц шиг ингээд хурдан буцааж болтгоо. Тэгээ зөв одоо ашиг гаргахгүй бол үл хөрөнгийг бас аваад ахын зөв тий. Тэгэхээр нэгэнд хоримтлуул цуглуулж авал үл хөрөнгө авч ивэл зах зээл дээр одоо хичнээн олон мянган агентууд ажиллаж штэ тий. Уулзаад зөвлөө зөв сонголтоо хийх хэрэгтэй. За ялангуяа одоо төрийн албан хаагчид болон багш нар эмч нарыг орон сууцчлуулах хөтөлбөрүүд миний одоо энэ сонсноор бол нийслэлээс хэрэгжүүлэх бодлогод байгаа. Тэгээ энэ дээр бас манай компани хамтарч ажиллах ажлууд бас яригадад явж байгаа. Бид нар бас яг энэ ялангуяа багш нарт ямар нэгэн төрлийн дэмжлэгээр одоо урьдчилгаа 10% ч юм уу те тэр нэг дэмжлэг бол үзүүлэх бүр нэн шаардлагатай гэж харж байгаа. Яагаад тэгэхээр зэрэг тэд нар чинь одоо багшийн цалин өнөдөр хэд байгаа вэ? Эмчнэрийн цалин хэд байгаа вэ те? Тэгэхээр зэрэг яа харахгүй энэ нийгмийн ажилтнуудын хувьд бол зах одоо улс төрийн дэмжлэг бол яа харахгүй хэрэгтэй. Тэгэхээр ямар ч байсан хамгийн түрүүнд бол залуучууд хандаж хэлэхэд бол урьдчилгаагаа бэлтгэх ёстой. Тийм. Болж игэл хувь лизинг буюу те банкны өндөр хүү төлөхгүйгээр богино хугацаанд төлөх боломжтой тийм байруудыг сонгох хэрэгтэй. За тэгээ дээрэс нь өөрийнхөө одоо ажил хүүхдийн сургуулийг тооцоод тухайн орчинд байгаа чанартай байрыг нь сонгох хэрэгтэй тий. Ялангуяа одоо шинэ яармгийн бүс ч юм бас айгүй гой хөгжиж штэ тий. Үний хувьд ч гэсэн боломж юм байна. Овоо олон гой сургуулиуд орчлоо. Яг яармагтай байгаад хам бол яг хотын төв рүү ороод ирэх шаардлагагүй бас болох боломжтой болчихлоо штэ одоо тий. Энэ үйл хөдлөх хөрөнгийн бизнесийг удаан хийж байгаа хүний монголчуудаа ингээ харахаар бидний мөнгөтэй холбоотой хамгийн буруу ойлголт ер нь юу байгаад ингээд бас яг ингээ хуримтлал хийгээ те яг энэ үйл хөдлөх хөрөнгө дээр ингээд бас алаад явж байгаа кейсүүд ингээ бага байна л да. Тэгэхээр энийг юу гэж бодож байна? Буруу ойлголт яг юу байна манайхад? Манай сургуулийн боловсролын системд ер нь санхүүгийн боловсролыг айгүй муу гэж байна. Тэр багаасаа зээл аавна гэдэг чинь бас юу гэсэн үг вэ те? Буцаага тэрийг яаж төлөх үү? Санхүүгийн хариуцлага гэдэг юм. За дээрээс нь манай монголчуудын зөв миний анзаарснаар арилжааны 8-ны ухаан бага байд юм шиг санагдсан. За бусад орнууд магадгүй уур төршиг ч юм харах юм бол багаасаа л ингээл юм зарах хэвээр бид их хэвээр ингэх хэвээр гэл ингээл тэ нөө одоо нийгэм нь ингээд цэвэр өрсөлдөөн донд ингээд зүгээр суухгүй байх. Зүгээр суух юм бол угаасаа л ингээл хожигдчих гээд байгаа юм шиг тийм сэтгүүд донд тий. За тэгээд энэ бас миний нэг бичиж байгаа нэг номтой нэлээд холбогдчихлоо л да энэ сэдв. Ер нь одоо үеийн хүүхдүүд айл үжээ Roblox тоглоод wallet тий төрөвч хэрэглээд за тэгээд дээрээс нь сургуулийн карттай болоод сургуулийн картаар бид нар ч одоо нэг ганцнаас юм авч идэв тий. Ингээд ер нь хүүхдүүд ч гэсэн цагаан сарын баярт ягаад дуртай вэ гэхээр мөнгө авах гээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд нэг бүлүүлж айл үжээ бидний бодож байгаа шиг биш болцсон. Бид нар айл үжээ ингээд санхүүгийн одоо хэрэгцээнд ороод эхэлсэн. Тэгэхээр хүүхдийг аль бага байх наснаас нь энэ санхүүгийн одоо мөнгө олох үрх арилжааны амиа хийх гэдэг ухааныг суулгаж өгсөн илүү дээр юм болов уу гэж харж байгаа. Яа тэгэхээр бид нар ингээд зөндөө хүн болгон гар утастай байж иж зах зээл чинь нөгөө гар утас утсан шүү дээ. Одоо ер нь бол сошиал медиа платформ ч өөрөө зах зээл болцсон тийм. Тэгээд ийм байж яхад чинь ингээ мөнгөө суугаад байна гэдэг бол тэрийг ашиглаж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ тий. Тэр бид нар гар утастай л байх юм бол ер нь зах зээл гэдэг юм одоо Facebook ялангуяа манай Монгол бүр ойлгомжтой бүх хүн Facebook хэрэглэдэг буюу бүх зах зээл нь Facebook болцсон. Ийм тохиолдолд бид нар яаж хийж яагаад мөнгөтэй олох боломжууд ингээд яг алган дээр байгаад байгаа байхгүй юу?
би нөгөө нэг сүүлийн 3 жил маш олон гадаадын улс орноор явсан. Гадаадын одоо монголчуудынхаа ингээ гадагшаа гараасаа, гадагшаа сураасаа, гадаад дүүл хөдөлгөөр ингээ аваад, гадаадынхаа хууль дүрмөнд нухлуулад, өөрснөө нааш цаашаа яваад хөгжөөд ингээд бид нар ер нь ингээд манай Монголоос чинь бизнесүүд одоо нэм гадагшаа гарах юм давлгаа юм 90 үе ирж байгаа тийм энэ цаг хугацаанд Монгол хүмүүсийн гадагшаа хөрөнгө оруулаасаа гэж бодоод сүүлийн 3 жил явлаа. За тэгээ хүүхдүүдээ орхиол яваад исэн. Тэгээ нөгөө хүүхдүүдтэй би зориулаад заастаа нэр ээж нь ингээ явж байгаа шүү. Нэг өдөр юм ярьж сууж байхдаа би ээж нь ингээ тэдэн тим юм зараад ингээ тэрийг бүр ингээ энэ хүмүүс ингэж аваад бид нар ийм ашигтай ажиллаад гээд ингэсэн чинь яаж ингэж ярих ч хүүхдүүд ойлгох юм бэ те. Тэгэхээр би ингээ хүүхдтэй ингээ тайлбарлаж өгье гэж бодоод ингээ утасныхаа нөтөн дээр ингээ тэмдэглэл бичээл яваад исэн байхгүй. Жишээлбэл одоо юу гэдэг за энэ өрөөнд байгаа ингээ бүх юм худалдагдсан байгаа тий. Чиний нүдний шил худалдагдсан байна, компьютер ч худалдагдсан байна. Магадгүй ойлог энэ ууж байгаа усыг энэ чинээс танаа хамт олон худалдаж авч байгаа тий. Тэр ингээ эргэн тойронд байгаа бүх юм угаасаа арилжаалагдсан, худалдаалагдсан болвол өдөр энийг яагаад одоо худалдаж авч байгаа? Яасан болохоор одоо жишээлбэл чи наатнууд дэжлээ сонгосон. Яасан болохоор бид нар энэ нуцыг авсан байх уу гэд тухайн хүний одоо худалдаж авах шийдвэр тий. Энд чинь ингээ нэг арилжаа 8 хийх одоо үндэс нь болж байгаа байхгүй. За тэгээд одоо бид нар ингээл багш хүн гэлэхээр борлуулалт хийдгүү гэж боддог байхгүй юу. Багш хүн чинь өөрийнхөө сурсан мэдлэг зай харах чадвараа сургуульдаа буцаагаад цалингаар зарж байна тий. За эсвэл бид нар цаг хугацаагаа зарж байна, эрч хүчээ зарж байна, бараа бүтээгдэхүүн зарж байна, мэдлэг боловсруулаад зарж байна гэдэг ч юм уу тий. Ингээд энэ одоо арилжаа 8-ны ухааныг ингээд хүүхдүүдэд ингээд том хүн ч гэсэн уншихад одоо бас нэг юм санахаар одоо дис дараалтаа ингэж бичээ. Жишээлбэл одоо Монгол улс юу зардیں۔ Дэлхийд тий бид нар нүүрсээ зарж байна. Зис байна. Тий. Элон Маск юу зардیں۔ Бид нар Tesla машин гэж боддог бол тэр хүн инновацийг зарж байна тий. Гэх мэтчлэн. За бүгдээр одоо жишээлбэл ингээл тариан талбайгаас нэг төмс худалдаж авъя л да тий. Тэндээс 500 төгрөгөөр нэг шиг төмсийг худалдаж авч ивэл тэрчнээс одоо хураагаад бөөний төв дээр очиод савлагдаад нэмэн үртэг нэмэгдээд тий. Тэгээд буцаагаад супермаркет дээр очиод за бөөний худалдаараа очино бөөний худалдаагаас дахиад супермаркетд очиж дээ тий. Тэгээ 1000 төгрөг болж ийн гэдэг ч юм уу тий. Эднэрийг ингээд амар хөөрхөн ингээд нэг одоо ээж нь ингээд хүүхдтэй ойлгуулах гэж байгаа юм шиг ингээд одоо бичсэн миний тэр тэмдэглэл маань санамсаргүй байдлаар ном болцсон байхгүй юу. Яг энүүхэндээ гэж хэлэхэд манай Монголын одоо энэ эмэгтэйчүүд аягүй хүчтэй байна, бүгд аягүй хөдөлмөрч байна, хөвчлэн ингээд ер нь гэртээ суудаг ээж нар ховроолсон байна. Бүгд л нэг ажил хөдөлмөр эхлээл тэрийг хүүхдүүдэд ойлгуулж чадахгүй. Эмэгтэй хүн ажил хийхээр мөнгө олохороо буцаал гэр бүлтэй өөр хүүхдтэй зарцуулдаг тий. Тэгэхээр одоо энэ одоо хөдөлмөрлж байгаа ээжүүд хүүхдүүдтэй одоо ойлгуулж чадахгүй байгаа тэр орон зайг нь одоо миний тэр өөртөө бичиж охиндоо тайлбарлана гэж бичижсэн тэр тэмдэглэл маань ингээд илүү системтэй, сэтгэл судлаачтай, эрдэмтдийн одоо дүгнэлттэй ингээд болгоод өгчих юм бол хүүхдүүд ч гэсэн тэрийг эртхэн ойлгоод одоо ингээд хүүхдүүд асуудал гарахаар л асуудал гэж бодож байгаа шүү дээ тий. Тэрийг яаж буцаагаад мөнгө олгож хувирах вэ тий. Жишээлбэл одоо ээж нь завгүй гэдэг асуудалтай гэр бүл хамбал ээжийнхээ завгүй байх хугацаанд нэг ажлыг нь хийж өгөөд ээжээсээ хүртэл мөнгө олчих болж байгаа байхгүй тий. Гэх мэтчлээ. Яг энийг тийм муухай одоо хүнийг 8 ч юм худалдаачин болох гэсэн үүднээс биш. Гэхдээ эн чинь энийг ойлгож иж бид нэр дараагийн том бизнес дараагийн одоо бид нар хөдөлмөрөө үнэлүүлэх үү бүтээгдэхүүн борлуулах уу өөрийнхөө одоо ур чадрыг зах зээл дээр борлуулах. Одоо бид нар ч гэсэн өөрснийхөө одоо ур чадрыг цалингаар борлуулж байгаа шүү дээ. Ер нь бол одоо цалин ажиллаж байгаа хүмүүс ч тийм. Тэгэхээр энэ болгоны нэг ерөнхий концепт одоо ойлголтыг өгөх тийм номыг одоо бэлэн болгоод гарч байгаа. Тэгээд энийг бас Монгол Улсын айгүй том эрдэмтдийн хяналтан доор хийж байгаа. Тэгээд яг хоо ерөнхий гол номоо бол бичсэн нэлээд одоо юу гэдэг чинь нөх хүүхдийн сэтгэл зүйд тэр чигээр нь одоо анхны мөнгөний тухайн анхны сэтгэл зүйг үлдээж байгаа болохоор зэрэг олон хүний тусламжтай юм ном болж гарч байгаа. Тэгэхээр зэрэг одоо нэг асуултанд хариулахад яг энэ арилжаа 8-ны ухаан юм борлуулах, мөнгө олох, үрэх энэ одоо арга барилыг бид нэр эрт сурчих юм бол ер нь хүмүүс нэг ядаа амьдрах байхаа гэж би бодож байгаа. Тэгэхээр бид нар бас тэн дээрээ жоохон сул хандаад байна гэж хэлж байна. Тийм санхүүгийн боловсрол сул байгаа болохоор аппликейшны зээлүүдийг тэр өндөр хүүтэй авч ийн тий буцаагаад иргэн төлөх чадвараа яаж тоолж байгаа. За тэгээд дээрэс нь байр орон сууц худалдаж авахтаа хүртэл одоо тэр эн чинь бас л арилжааны ухаан орно шүү дээ тий. Тэгэхээр зэрэг ер нь бол нэг хүн ингээд худалдаа 8 арилжааг хийгээд сурцсан тохиолдолд бол дараагийн юм дээр ингээл нэмэр болоод туршлагачаал явна шүү дээ тий. Тэр зэрэг тэр ухааныг илүү хүүхдүүдэд ойлгох зорилготой тийм ном бичиж байгаа. Яг тэр ухаан бол аюу хэрэгтэй гэж бас надад харагдیں۔ Одоо ингээд
бид нар ч ингээд зурагт үзэх эсвэл одоо түрүүний хэлсэндээ гар утсан дээр Facebook, Twitter ингээд ороход тэнд бол юмыг яаж зарах уу гэдгийг бол том байгууллагууд бүр шинжлэх ухаан болгоцсон. Хүний зан авирт яаж суурилж юмаа төрөн борлуулах вэ? Facebook, Twitter бол одоо яаж тэр хүнийг хамгийн их цагийг тэр social platform гэх одоо энэ аппууд дээр байлгах уу гэдгийг тэр ингээд мэрэгшиж байгаа байхгүй. Энд хүн ийм юм үзүүлээд байвал энэ хүн тэр одоо унтраагаад өөр юм хийхгүй байна гэдэгтэй. Cola, Pepsi эдгээр бүгд за бид нэр зар сурталчилгаагаа ингээ явуулчих юм бол манай борлуулалт ингэж өсөхнө гэдэг судалгаан дээр хийж байгаа. Тэгэхээр финтек гэж яриад бас л яг адилхан энэ хүнд хэдэн хувийн хөвдөөр яаж одоо хүргэж чадах юм бол манайхаас зээл авах юм те бараг ихний хэлжинд вау гэдэг юмар орж ирж штэ. Нөгөө талаас яг бид нэр байглаасаа тийм дархлаатай төрж ийн хөрөөгүй штэ. Санхүүгийн мэдлэг боловсрол гэдэг бол яг энэ зарцуулж байгаа энэ хүмүүсийн хувьд бол дархлаа багцсан юм баггүй. Нөгөө талаас ингээд яаж борлуулах вэ гэдэг дээр ингээд мэдлэг мэргэжил нь сайжраад байдаг. Яг нөгөө ард иргэдийнхаа санхүүгийн боловсролыг сайжруулахгүй бол бид нэр тэр дархлааг нь суулгаж чадахгүй. Одоо ковидоор ингээд жишээлх юм бол ковид эсрэг вакцин гэж бид нар бүгдээрээ хийлгэж тэрнээс одоо дархлаа үүсэж байгаа. Санхүүгийн боловсрол бол миний хувьд бол юу гэж харж байна вэ гэхээр бид нэр заавалжгүй өөрсдөө сурах хэрэгтэй. Үр хүүхдүүдэд сургах хэрэгтэй. Тэгжиж бид нэр тодорхой хэмжээнд тэр олон мэрэгшээ шинжлэх ухаан болоод бид нар лөө ингээд юм надад хэрэггүй юмыг би авах ямар ч шаардлага байхгүй. Гэтэл тэнд чинь ингээд авахын аргагүй санал өгөх шинжлэх ухаан ажиллаж штэ. Эрэл нийлүүлэлтээ эдийн засгийн энэ суур ухаан штэ тий. Тэгээ нөгөө талаар яг энэ ухааныг зааж байгаа манай одоо боловсролын систем бол байхгүй байгаа. Гэхдээ энийг нэг боловсрол гэхээс илүү одоо ингээд TED-ийн ингээд том одоо энтерпренер хүмүүсийн ярилцлагыг сонсохоор бүгдэгдэг байхгүй юу. Намайг жоох баг байхад тэр одоо ах маа нэг ингээл ээж маа нэг тэгэл аа маа нэг ингээл гэл дандаа нэг хүнээс үлгэр жишээ авч хүмүүс одоо тэр бизнесээ ч юм уу хийх санаагаа басан байдаг байхгүй. Тэгэхээр хин нэгэн хүнээс хүүхэд баг насндаа тийм одоо бизнесийг санааг авдаг үлгэр жишээг тэгжиж эсвэл тэр гайхалтай мэдрэмж нь тухайн хүнийг бизнесмен болгодог тий. Тэр зэрэг тэрийг ингээд нэг зөв зүйтэй аргаар өгөх ёстой бид нар ямар нэг байдлаар. Тэр зэрэг нэг бид нар л мэдгүй болохоос биш одоо ингээд үе хүмүүс чинь амар ухаантай болсон бүгдээрээ YouTube үзэж байна, англи хэл дээр контентуудаа үзэж байна. Тэнгүүд л бид нар буцаал нөгөө нэг хөрхөн боролтоогоо яриад байх биш илүү тэднэр тохирсон сэдв те. Одоо манай ингээл 10 настай хүүг чи resale-ийн тухай яриад эхэлж байгаа байхгүй юу? Одоо Instagram-аар ч юм уу мэдгүй одоо нэг платформоор ингээл юм аваад тэрийгээ дахиж ингэж зардаг юм ярьж байгаа байхгүй юу? Тэр одоо 10 настай хүүхдэл тийм ярьж байгаа чинь бид нар энэ ухааныг аль болохоор бага наснд уншиж сурсан хүн болгонд хүртээлтэй болох хэрэгтэй. Тэгээ яг би зүгээр бодсон л доо магадгүй одоо яг энийг энэ төрлийн номыг бас ингээд зоригтойгоор олон хэвлүүлээд ингээд зах зээл нийлүүлэх нь айгүй зөв юм байна гэж харсан. Нэг хүүхэд ч гэсэн тухайн номыг уншаад тий магадгүй ингээд ээж аваасаа анхны борлуулалтыг хийж үзээд эсвэл ээж аваасаа авсан мөнгөөрөө дэлгүүр орж үзээд би яагаад энийг авчих вэ? Энэ одоо тийм мерчендайзинг гэдэг ямиг ойлгоод энэ намын супермаркет гэдэг яагаад энэ бүтээгдэхүүн хаанаас ирсэн болохоор намын супермаркет дээр ийм байх уу гэдэг ч юм уу тий. Би яагаад энийг худалдаад авчих? Энэ яагаад улаан өнгөтэй болохоор би худалдаад авчихсан байж гэдэг ч юм уу тий. Энэ ажиглалтуудыг ингээд одоо тэд нар хийж чадна. Бид нэр ерөөсөө жоох хүүхдүүдийг ерөөсөө underestimate хийж болохгүй. Тэгэх бол тэгэл тэр ухаан чинь хөгжсөөр байгаа л ирээдүйд өөрийнхөө гаргах бүтээгдэхүүнийг ирээдүйд өөрийнхөө хөдөлмөрийг ч гэсэн ямар нэгэн компанид очиод сайн үнэлүүлж чадах байхгүй юу? 100% санал нэг байна. Хүүхдүүд бол илүү хурдан сурч шүү дээ. Одоо ингээ гар утсыг бол манай 3 настай хүүхдүүд баг ингээ өвгийнхөө утсыг ингэж харж байгаа кодыг хийжилсэн. Ингээл онгойлгоцсон тий. Өөрийнхөө одоо үздэг аппууд тэр Google кино, YouTube ингээл бүх юмар нь ороод чин бидний одоо 3 настай 4 настай үедээ харьцуулахад ингээ тэнгэр газар шиг өөр болсон. Нөгөө талаас би юу гэж харж байна гэхээр тэр мэдлэгийг аль болох системтэй бас сургуулиудаар нь дамжуулж өгч чадах юм бол бид нар маш богино хугацаанд тэр хүмүүсийг илүү одоо санхүүгийн боловсралтай илүү сайн дархлаатай болгож бас чадах юм бол
Тэгэхгүй бол манай улс чинь нэг ингээ харахаар түрүүн барилгын материал яриад байсан шүү дээ. Бид барилгын материал үйлдвэрлэхгүй бол ингээд юмны үн өсөөл энэ дагаад орон сууцны үн өсөж байгаа гэдэг шиг бид нэр яг ингээд тэр сургалтуудыг ингэж өгчиж бид нэр хэрэглэгч үндэстнээс хөрөнгө оруулагч үндэстэн болов. Нэгсээ санхүүгийн боловсрол нь хөрөнгөлүүлдэг. Тэр хадгалсан хуримтлал сууснаа зөөрч чаддаг. Хөрөнгө оруулалт хэлбэрээр. Хэрэглээ бол ингээд хэрэглээ дуусчих штэ. Би идэж уугаад эсвэл өмсөж зүгээд яг хөрөнгө оруулалт гэдэг бол хэрэглэнээс ялгаатай юм нь тэр хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг хийсэн нөхцөл тэндээсээ жил болгон сар болгон өгөөж буюу мөнгө авч яадаг зүйлийг л хөрөнгө оруулалт. Идээд уугаад дууссан маань тэр бол нэг ч төвөргөний benefit буюу ашиг бас бол. Тэгээ идэх юмд үрж байгаа мөнгөө ч гэсэн ухаантай зарцуулах хэрэгтэй хүн. Тэгээ би яг юу хэдэн төгрөгөөр авч ийн ямар яагаад би энийг худалдаж авсан байна гэдэг бодлыг дандаа агуулж явах хэрэгтэй. Нөгөө тэгвэр би энийг бас энэ номыг нэг ингээл мөнгө олохгүй юу гэдэг нэг олон хэвлүүлээл зарж мараал ингэнийхээс илүү энэ миний хувьд бол ингээд нэг сайн сайхны ажил гэж харж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл би тийм ном бичдэг ч юм уу тийм төрлийн хүн биш. Гэхдээ би өөрийнхөө бүтэн санаа хүүхдэд ойлгуулыг гэсэн эхийн сэтгэлээр ч юм уу тий гаргасан тэр зэгц дараалалтай мэдлэг олох хүүхдэд олох гэсэн тэр сэтгэл маань ингээд мэрэгжилтэй хүмүүсийн тусламжтайгаар ингээд ном болоод бүтээд гарч байгаа. Магадгүй энэ номыг гарсны дараа магадгүй чи ч гэсэн хүүхдэдээ өгөөд тэг 10-аас дээш насны хүүхдэдээ өгөөд уншуулгаад хүүхд чинь шал өөр хүн болсныг бол анзаарна. Тэгэл та харна. Тэгэхээр би подкастыг үзэж байгаа хүн болгон тэр номыг маань бас аваасаа гэхээр нэг сурчлаад байгаа юм шиг болж байгаа. Гэтэ ер нь авсан байхад айгүй хэрэгтэй. Магадгүй би энэ подкастыг үзээс жамааш олон ээжүүд надтай санал нийлэх байх гэж бодож байна. Бид нар хүүхдэдээ ингэж хэлхээс илүү хэн нэгэн туршлагатай тэг хүн ингээд хүүхдэд хэлээд өгч хүүхд рүү бас нэг өөр нөлөөлнө тий. Тэр номыг унсныхаа дараа хүүхдүүдээс нэг ингээ үр дүн гараад ирэхээр ээж аав нар бол нэлээд баярлах гэж бодож байгаа. Заавал үр дүн гарна. Тийм байх. Би бас юун дээр зүгээр сонирн болгож хуваалцахад олон улсад салбартаа нэг 120 гаруй улсад салбартаа junior achievement буюу залуусын амжилт гэдэг төрлийн бас байгууллага байдаг. За тэр байгууллагын зорилго нь яг энэ 10 жилийн хүүхдүүдэд санхүүгийн боловсрол нэгдүгээрт олгох, бизнес сэтгэлгээ сургах, нэмээд нэг бизнес сэтгэлгээгээд entrepreneurship-тэй юм сэтгэлгээ суулгах. Тэгээд нэмээд мэрэгжил сонголтын дээр бас нэлээд сайн тусалж өгдөг юм байгууллага байна. Тэгээд энэ байгууллагын давуу тал нь юу вэ гэхээр яг тэр 10 жил заадаг curriculum гэж ярьдаг хөтөлбөрүүдийг бүр төгөлдржүүлчих. Тэгэхээр энэ байгууллагуудтай хүмүүстэй би бол уулзсан. Тэгээ одоо яаж ийна гэхээр Монголд нэг салбар байгуулъя. Үнэхээр Монголын залуучуудад тэр дундаа 10 жилийн хүүхдүүдэд юм боловсрал бид нар ч одоо дахиад нэг өөрөө шинээр ингээ бичээд хөтөлбөр гаргахын оронд тэр 120 30 улсад туршигдсан юмыг авчираад яаж эвтэйхэн Монгол хүнд нутагшуулах уу гэдэг дээр бид нар анхаарах хэрэгтэй болохоос дугуйг шинээр бүтээх ямар шаардлагагүй. Тэгэхээр энэ төрлийн бос байгууллагаар бид нэр эхний ээлжинд ямар ч байсан нэг 4 сургуультай туршиж үзье гэж яригдж байна. Одоо өдөрдох зөвлөлийн гишүүд нэг 4-5 хүн бид нар хоорондоо уулзаад за энийг ямар ч байсан эхлүүлье гэдэг эхнийхээ хурлыг одоо бид нэр энэ 7 хоногт бол хийлээ. Тэгэхээр бас нэг тун удахгүй ямар ч байсан нэг 3-4 сургуулаар эхлээд тэгээд одоо туршигдаад сайжрах тусам бид нар илүү ядаж нийслэлийнхаа хэмжээнд энэ боловсролыг олгочих гэдэг юм зорилт тавьж байгаа. Ерөөсөө санхүүгийн боловсрол байхгүй энийг бид нар боловсролын системээр дамжуулж өгөхгүй бол хичнээн сайн ээж аав байгаад одоо хичнээн Оксфордын хөтөлбөр байгаад энийг хүүхдүүд одоо шууд ойлгож авах нь бол учир дутагдaltaй маа гэдгийг ингээд бид нэр өөрсдөө мэдрээгүй эн чинь ингээ эргэлтийг үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг магадгүй чиний одоо энэ хөрөнгө оруулалтын подкастууд ээж аавуудад бас нэг юм өгж байгаа тий. Тэгэхээр энэ угаасаа эрэлт байна, шаардлага байна. Бид нэр хэрэгцээ байна. Entrepreneurial гэж ерөнхий нэршлэр яриад байгаа болохоос биш бид нар арилжаа хийх ойлголтыг мөнгө санхүүгийн ойлголт нь ерөөсөө фундаментал байгаа байхгүй тий. За ингээд яг одоо бид нар цаг байгаа учраас дараачийн түрүүн би бас нэг танд хэлсэн. Сэдв рүү орё. Тэр нь юу вэ гэхээр за UA Property гэдэг компаниг ингээ үүсгэн байгуулад эхнээс нь явж байна. Тэгээд яг одоо өнөөдөр UA Property гэдэг энэ компани тулгарч байгаа. Таны бодлоор ямар
эрсдлүүд байна. Хамгийн том эрсдэл юу вэ гэж харж байна. Одоо AI гэл ингээл бүгд гадаа дотоодгүй яриад эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ жишээлбэл одоо танай компани яаж нөлөөлөх вэ? Эрсдлээ юу гэж харж эндээс эхэлье. Яг тэ ингээ мондөг том бизнесмэнүүд бол ингээл эрсдэл тэр байна, энэ байна гэл ингээл тооцоол хараал явдаг байх. Миний хувьд ч юм бол компани байгуулаад тэгэл зүгээр шууд зүтгэсэн штэ ингээл надад одоо ухрах зам байхгүй гэл ингээл зүтгэсэн олон улсын франчайзингууд орж ирж байхад тэгэл одоо манайхыг угаасаа байхгүй болно гэж хүн болгонд бодож ийсэн. Зөвлөгөө авсан хүн болгонд одоо битгий хийж хэлж ийсэн. Анх компани байгуулаад тэгэхэд чам шиг фэйсбүүкээр байр зарна гэж юу байсан ингээл бүхэн шоолж ийсэн. За тэгэл компани маань талж бутраал итгэжсэн хүмүүс маань итгэлийг алдаал өчнөө л одоо нэг зовлон жаргалыг нь туулсан. Тэгээд ер нь яг уу нэг тийм эрслээс айх айцгүй болцсон гэх юм уу. Одоо хүн намайг гомдоож ирсэн нэг тоохооч болцсон тий. Хүн хураал явж ирнэ нэг тоохооч болцсон. Тэгээ одоо сайн юм уу юм уу. Тэр аргийн нэг тоохоо ойлоод одоо тэгээд яг хөө мэдээж нөгөө түрүүний хэлсэнчлэн тий орон байр чинь хүний анхдагч хэрэгцээ дээрээс манай Монгол улс чинь яг хоёлоо л одоо орон байр гэж яриад байгаа болохоос биш ингээл яг Монгол улсыг дээрээс нь Улаанбаатарт ингээл харах юм бол тал нь гэр хороол байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэд нэр угаасаа л байранд орох нь ойлгомжтой тий. За газар нь үнэлэгдэх нь ойлгомжтой. За тэнд одоо амьдарч байгаа хүмүүс нүүх нь ойлгомжтой иргэн дээр. За арай илүү одоо нэг гадагшаа татгшаа яваад үзсэн хүмүүс нь гадагшаа хөрөнгө оруулалтыг нь ойлгомжтой. Тэгэхээр зэрэг энэ их бизнес байхгүй болно гэсэн эрсдэл бол байхгүй. Харин яаж одоо байгаа бизнесээ илүү ирээдүг харж тэрэнд бэлтэх вэ гэдэг нь аягүй чухал болчихж байгаа байхгүй юу? Ер нь бол ирээдүйд манай Монгол улсын эдийн засаг улс төр ямар байхаас шалтгаалаад гадагшаад хийсэн бизнесүүд нэлээд болно гэж харж байгаа. За ялангуяа манай үеийнхэн одоо Twitter үеийнхэн ер нь чи анзаарч байна уу? Манай одоо Монголд ажиллаж байгаа бидний үеийнхэн гадаадд нэг компани давхар ажиллаад мис тасалж байсан ч гэсэн тэгээ нэг урагшаа явж нэг мис тасал хийчихэл Монголд ирээл ингээд ер нь нэг ийм үе ирж байгаа байхгүй. Тэр зэрэг би одоо яг энэ үеийнхаа хүмүүс л зориулсан хөрөнгө оруулалтуудын сонголтуудыг бэлдээд яваад байгаа. За бид нар Хятадын Кумин хотод нэлээд одоо ажиллаа. Филиппиний Кларк хотод ажиллаа. Энэ дандаа шинэ үүсэж байгаа нөө татрын чөлөөт бүсүүд тий. Дубай, Казахстан, Солонгос, Америк, Япон. Хятадын Кунминд юу хийсэн бэ? Гоё одоо цаг агаар нэг хайтай. Кунмин чи өөрөө нөгөө яг далайн бомтын том бүсийг хөгжүүлж байгаа байхгүй юу? Одоо Alibaba-гийн маш том бүр аимшигтай том юм. 13 агуулга тэнцээ баригдаад тэнцэнээс одоо олон улсын одоо ойролт оронд экспортууд нь гарахаар Хятадын нөгөө засгийн газрын бодлого чи өөрснөө амар юу штэ хүчтэй. Тэгээд Хятадын засгийн газраас урьсан манай компаниг. Тэгээ бид нар чи нөгөө нэг тийм одоо социалист тийм арга барилыг бас мэдхгүй очсон ч дулаа хийсэн. Аюу сүртэй өгдөж аваад нөгөө намынхаа бодлогыг яриад ингээл тэгжиж бид нар яг тэрийг ойлгосон л доо. Одоо Хятадыг тойрсон улсуудынхаа одоо үйл хөдлөлгөөрийн чиглэлийн ажилтнуудыг авчираад одоо тэнцээ байгаа үйл хөдлөлгөөргүүдээ санал болгож байгаа байхгүй яа. Тэгэхээр зэрэг тэдний харж байгаа өнцг нь юу вэ гэхээр зэрэг одоо Кумин хот бол Юнамож болвол ингээд бид нэр экспортын хамгийн том бомтыг энэхийн. Тэгээ энд бид нар маш олон улсын хүмүүсийг байршуулах хэрэгтэй. Тийм болохоор бид нар сургуулийг нь одоо төрүүлж бариад үнгүү хүүхдүүдийг нь сургая. Тэгтээ үнгүү гэж хэлж чам сургалтын төлбөр гэж байгаа боловч хандивтай. За тэгээд байрных нь үнэ нь бол Хятад ч одоо угаасаа үйл хөдлөлгөөрийн бүр стандарт бүр шалтаа буцсан байгаа шүү дээ. Унжилээ. Бүр юу унаад удаж штэ. 2011 оныхоо үнийн түвшинд очсон. Тэрнээс унсан байгаа. Би сүүлд уншижсэн. Тэгээ яг Юнан нь болохоор зэрэг одоо яг нөө хөгжүүлж байгаа бүс болохоор зэрэг бас тийм амар унаагүй байгаа. Тэгээ тэнд чи очил та нөө 600 ортой том зочид буудал интерконтинентал буудал модал бурхан минь амар үйл хөдлөлгөөрүүдийг өгсөн манад. Тэгээ бид нэр ажилласан боловч манай монголчууд бол бас нэг одоо Юнамож арай холддсон байлээ. Яг бол 2 нийслэг дамжиж очино. Бээжингээр дамжаад. Тий. Тэгээд нөгөө манай монголчууд арилжаа эрхэлдэг тэр нөгөө бүсээс нь илүү холдсон. Гэхдээ манай монголчуудын урсгал бол Хятад руу бол нэлээд өндөр байдаг шүү дээ, тийм. За тэр төсөлөөр болов ажиллаж байгаад ирсэн. Филиппиний Кларк бас маш сонирхолтой бүс одоо гадны ерөөсө 80,000 ажилд очсон. Татрын чөлөөт бүс Филиппиний засгийн газрын одоо бүр 20 жилийн турш хөгжүүлсэн төсөл ахгүй юу? Тэнд
бас хэсэг ажилласан. Аюу сонирхолтой байсан. Надад бол бүр өстө нэрээр бүр их сургууль сураад байгаа мó, ном уншаад байгаа мó гэмээр ер нь одоо улсууд чинь дотроо ингээд хот улсуудыг хөгжүүлээд байгаа байхгүй. Одоо манай Монголд ч гэсэн одоо Майдар хот гэж хөгжүүлж байгаатай адилхан. Даваа хөөрхөн туршлагатай болж байна. Сүүлийн 3 жил нааш цаашаа яваад. Тэгээ би чинь нөгөө мөн хөөрхөн жижигхэн Монголын урангоо өөрийгөө ерөөсөө гадаадд үнэлэгдэн гэж ерөөсөө зүудэлж байсангүй. За би ч одоо ингээл нэг байр заадаг UA property-тэй гол ингээл одоо нэг манайх ч одоо нэг 100-аад ажилтнтай нэг сарын нэг 30 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийчихдээ 7-8 сая доллар юм уу тий тэр чи одоо. Тэгээд өдгөөж доллараар хөрвүүлж бодож үзсэнгүү. Тэгээд нөгөө гадаад очиод ингээ ажилласан чинь өөстөө нөгөө бартер өстө юм зарн марна гэл одоо нөгөө 9 жорын аргаа хэд нөгөө ядуу орны борлуулагч чинь. Тэгээд тэгсэн чинь нөгөө одоо миний тэр борлуулж байгаа арга барил тэднэрт гомээ сонирхолтой санагдаж байгаа шиг байгаа. Арай өөр тий. Мөнгөгүй. Одоо би чи Дубай мобайл очиод энэ ч нэ уурхаа одоо бартер мартер зөвлөлт хөрөнгө болгоно бүр шал өөр юм явчихж байгаа байхгүй. Тэгээд яг мэдээж одоо нөгөө миний одоо ганц хийж татсан юм чинь л тэр шүү дээ. 13 жил нэг юм ингээ хийцэн. Тэгээл тэр дадлаараа бас Монголынхаа олон хүмүүсийг гадагшаа хөрөнгө оруулалт хийх, гадагшаа борлуулах, холболтуудыг нь хийх ажлуудыг хийж байна. Тэгээ яг асем дээр өөрийгөө lag salesman гэж бодсон. Яг үүндээ би айгуу сайн холбон тоглогч юм байна. Ер нь ялгаа байна уу salesman холбон тоглогч хоёрын хооронд? Гүй би ч одоо тэгээд амар ингээл хатуу ширүүн ингээл амар лаг арилжаа 8 гээл ингээл явт юм хэрэг би ч өөрөө айгуу тийм зөөлөн хүн штэ дотроо. Тэгээл ингээл очихоор яг ингээл нөгөө нэг ингээл том үнийн дүн дээр чинь ингээл өстой нэрээ цэвэр юм дийлүүд явагдана тий. Тэр хилцээр дунд чи ингээл харахаар би хамгийн зөөлөн байр суурьтай хүн би л ээжэдэг. Уул нөгөө ороод алаад өгөх хүн тий. Одоо нас мас одоо тэгдэм үү эсвэл олон борлуулалт хийж үзсэн болохоор тэгдэм үү их л зөөлөн тийм болгоомжтой тийм болцсон байна. Тэгээд энэ одоо сүүлийн 3 жилийн хугацаанд энэ олон улс орнуудад ингээд ажиллаад явж хахад энэ борлуулалтын чадвар гэдэг юм ямар үнэтэй чадвар вэ гэдгийг бас харсан. Тийм тэгээд туршлагачаад явж байна да. Одоо урангуугийн араас энэ манай үл хөдлөх хөрөнгийн агентууд олон улсад гарахад хэр бэлтгэгдсэн байна гэж харж байна. Өнөөдөр бол Монголдоо л яг нөгөө түрүүний хэлдэг шиг нөгөө мөнгө тийм хязгаарлагдмал мөнгөтэй орчин тэгэл бүх юм ингээл бартер оруулаад тий додромдоол ингээл тал талаас үзэлээ штэ. Яг энэ байрлал маань Монголд ингээд сайн бэлтгэж яг энэ дээр ингээд нэг жоохон чанагдсан хүмүүс гадаад очоод яг үйл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн за бараг нэг 50 орчим хувь нь үндсэн ажилласаа гараад одоо амар сайхан нэгтлэн бодогч амар сайхан иймч одоо багш байж байхад одоо агентийн бизнес алтын байна гэл ингээ мэрэгчлээ солиод ороод ирсэн хүмүүс бараг 50 орчим хувь нь байгаа. За зарим нь бол та нэрээ одоо юу гэдэг чөлөөт цагтай бизнес юм байна гэдээ ороод ирсэн хүмүүсээс байдаг. За яг гадагшаа гараад эхлэхээр нөө хэлний чадвар аягүй чухал. Соёлын ойлголт аягүй чухал. Тэнгүүл чинь ингээл гадаад сургууль төгсөөл хурж ийл Монгол агент болж байгаа хүмүүс бараг байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр агентуудын ур чадвар ингээл яг уу ингээл Монголдоо өөрийнхөө тойрог дотроо бол хүн болгон сайн байж чадна тий. Буцаад олон улсад гарахад бол соёлын ялгаа бүр маш өндөр мэдрэгдэнэ. Жишээлбэл одоо хэр баргийн агент Дубайд очиод байр зарж чадахгүй. Хятадд бол өөрөөсөө маш хэцүү. Хятадд бол одоо нэг уулзалтаар шийдэх асуудлыг 10 уулзалтаар хийж тэнд чинь бүх яриа нөр, бүх үнийн дүн, метр квадрат нөр, байр худалдаж авах систем нөр. Солонгост бүр шаал өөр, Японд бүр өөр. Тэр нэг очиод тухайн газраа ингэж дасан зогтсож ч юм уу те эсвэл одоо юу гэдэг нь үйлдэл хөрөнгийн чинь хууль дүрм журм гэдэг их л юм байдаг л да. Ойлгохоос эхлээл хугацаа орно те. Тэр бол дүрм журмуудаас ахуулаад хугацаа орох юм байна. Яг одоогийн агентуудад бол хэлний барьяар гэж маш ямар санд бид тэр соёлын барьяар гэж байна те. Ямар сайндаа одоо би сүүлийн 3 жил агентуудаа маш их гадагшны явуулж байгаа. За эхлээд хүн очин нэг аялаад гоё юм байна гэж үзчихэд байна. Хоёр дахь удаа очихдаа энэ ингэдэж шүү гэдээ ойлгоод ирнэ. Гурав дахь удаага очихдаа нэг танилтаа болоод ирнэ тий. Тэгээ сүүлийн одоо манай агентуудын бараг 50 орчим хувийн сүүлийн 3 жил гадагшаа яваад ажиллаад эхлээд бид нар чинь монголчууд дээр ажиллаж штэ гадаад байгаа монголчуудаа бид нар сайн санал өгч тэд нар биднээс судалгаа авалтууд тийм бид нар тэднэр тохирсон төлбөрийн нөхцөлүүдийг гаргаад өгч байна. Тэр төлбөрийн нөхцөлийг бариад явж байгаа агентууд маань олон улсын туршлагатай болж эхэлж байна. Эхлээ монголчуудтай байр зарж исэн бол дараа нь ингээд цаашаа явах тэр их усруудыг бэлж нээж харж байгаа. Шат шатаар. Тий. Одоо манай Монголоос ч гэсэн гадагшаа байр авч байгаа хүмүүсээс нэлээд байна штэ. Тэр хүмүүсийн ч гэсэн одоо бизнесүүд нь одоо жишээлбэл
одоо олон улсын ингээд нэг том компани төлөөлөгчийг Монголд хийдэг хүн жишээлбэл Дубайд офис авах хүсэж байгаа байхгүй. Ягаад тэр зэрэг харилцдаг бүх юм нь Дубайд төвлөрсөн. Ерөөсөө Дубайд очиод бүх орны хүмүүстэй бүх дийлүүдийг хийгээд бүх компаниудтай уулзалтаа хийхэд боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр Дубайн зах зээл өөрөө айгүй сонирхолтой зах зээл. Монгол тэгвэл тансаг зэрэглэлийн энэ хэрэглэгчдийн зан төлөв ер нь яаж сүүлийн хэдэн жил өөрчлөгдөж байна вэ? За манай Монгол хөрөнгө оруулагчид бол ер нь гадаадын зах зээлийг маш их сонирхож байгаа. Би сонирхосоо гэж бодож байгаа. Яа тэгэхээр гадаад төлөөлөл хөрөнгө худалдаж авна гэдэг чинь гадаадын хууль дүрмийг мэддэг болно. Гадагшаа эргэж очих харилцаа холбоо үүснэ. Хүүхдүүдэд дагуулад явна. Хүүхдүүд нь хөгжинэ. Бид нар чинь бас нэг талаараа бас энэ салбартаа олон жил ажилласан хүмүүс салбараа түүчилэх хэрэгтэй тий. Ирээдүг харж, чиглүүлж, тэрийг тооцож явах хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол одоо миний хувьд бол яг компаниа өөрөө удирдахад болоод бас нэг 4-5 жил болчихоо. Илүү одоо компанида инновац авчрах шинэ одоо боломжуудыг агентуудтай нэг гадагшаа одоо өргөжинд хэлэх гэдэг бодлогыг барьж явдаг. Манай Монголын хөрөнгө оруулагчид бол одоо яг энэ үхэндээ Дубайд байшин барьж байгаа монгол залуу байгаа штэ. Америкт бол зөндөө монгол хүмүүс хөрөнгө оруулаад газар аваад барилга бариад эхэлсэн Солонгост ч байна. Ерөөсө байшин барих чинь ямар ч одоо нөгөө хаанч адилхан штэ тий. Тэр зөв нэг хэлнийхээ асуудлыг шийдэж чадах юм бол бид нар гадагшаа гарах боломжууд, гадаадын зах зээл дээр өндөр үнэлгээтэй зарах боломжууд гэд зөндөө юм байна л да. Тэгээ барилга үйлдвэрлэл хөрөнгийн салбар ч өөр айгүй гоё, айгүй буянтай ажил хийдэг. Манай Монгол одоо барилгын компаниуд бол сая 2-3 компани бас явсан. Надтай цаг Дубай руу. Зөндөө боломж байгаа. Дубайд бол татваргүй. Жишээлбэл одоо бизнес чинь 50 сая төгрөгийн орлого олдог бол яг 50 сая л болно. Дундаас нөгөө нөт, ват, мат янз бүрийн юм байхгүй тий. Тэгээ дээрээс нь чинь бас яг Америк шиг нэг юм олон улсын хот үүссэн. Тэнд бүгдээрээ л хасуугс англиар яриад ингээл бизнес хийгээл зах зээл мах зээл ямар гоё эрсэлгүй засгийн газар баазрын чи ямар мундагийн тий барьж байгаа байшин болгоныхоо ингээд төлөвлөлт дээр нь хүртэл ингээд ажиллаа явж идэг. Засгийн газар нь баталгааг нь өгч идэг тий. Тэгэл гоё хөгжиж байгаа газар зөндөө байна л да. За одоо манай цаг ер нь өндөрлөгдөх байгаа учраас сүүлийн 2 асуултаа бас яг таны одоо энэ бизнес хийж эхлэхтэй холбоотой асууя. Тэгээд энэ салбарт одоо ороход эмэгтэй хүний хувьд те ямар нэг тийм ямар хүнд хэцүү асуудлууд бизнес эхлэхэд байсан бэ? Одоо 13 жилийн өмнө чинь стартап гэх бизнес гэл нэг модонд ордог үе чи санаж байна уу те бүхэн л стартап байгуулаад нэг санаа олоод тэрийгээ бизнес гээл те. Одоо тэднээс ч одоо бараг 90% байхгүй шүү дээ. Стартапууд ер нь тийм эрсдэлтэй л дээ. Тэгээд яаж явж байгаад нэг компаниуд нэг өөрийнхөө бурхан болцаа өөрийнхөө инээшлэр өгцэн тэгэл энийгээ бас алдахгүй явах юмсан гэж бодоол. Айгу зүв байх хэвээр үнэн шудраг те магадгүй одоо тэгэж явсныхаа үр дүнд л өнөөдрийг хүртэл явсан болов уу гэж бодож байгаа. Манай компанид бас надад ажиллаж байгаа хүмүүс их олон жил ажиллаж байгаа хүмүүс олон байдаг. Тэгээд хамгийн хэцүү асуудал нь юу байсан бэ гэхээр зэрэг нэг үйл хөдлөл хөрөнгийн зуучлалын салбарыг хүмүүс огт ойлгохгүй байсан. Бид нар чинь ингээл нэг ченжүүд, менжүүд гэдэг байсан. Тэр маань одоо өөр болсон байна. За тийм эмэгтэй хүний хувьд бол тэгэл яг ингээл гаднаас нарахад л эмэгтэй хүн боловч ингээд дотроо ингээд бүр юу ч тоохоо болцсон нэг юм. Хүн болоо хувирсан байна. Одоо манай компани сарын 30 тэрбум төгрөгийн борлуулалтыг миний оролцоогүйгээр хийдэг болсон. Тийм тэгэл компани маань өөрөө чинь хэлсээр энэ яг бизнес хийхэд бол эмэгтэй хүмүүс өөр хөвгтэй гэр бүл төлөвлөлт гэл зөндөл юм байдаг л да. Тэгээд одоо яах юм бэ ямар ч гарцгүй штэ одоо асуудал гэж бодоол асуудал дээрээ бүдрээдэж болохгүй зүгээр ингээл одоо шийдсэн л шийдсэн гэл ингээл тууштай байсан маань л өнөөдөр хүрсэн болов. Сүүлчийн одоо асуулт өнөөдрийн подкастын яг энэ подкастинг маань сонсоод сууж байгаа бизнес эрхлэгчдэд хандаад хэлэхэд ер нь бизнес одоо энэ жишээлбэл энэ салбарт бизнес эрхэлж байгаа хүний юу амжилтанд хүрэхэд нөлөөлөв? Юу гэж зөвлөх үү? Хэрэглэгчтэй л байх хэрэгтэй л дээ. Одоо хүмүүс болвол ингээд нэг мөнгө олчоод тэгээд тэр одоо юугаа ингээд одоо санаагаа ч юм уу эсвэл тэр харилцааг ингээд дуусгаад идэг. Ер нь тэхгүй ингээд хүрээлэл сайтай явах нь өөрөө бизнесийг тогтоох маш чухал. Тэм болохоор юм харизмтай тий одоо хүний хүн байж чаддаг тий хүмүүстэй харилцаа холбоо сайн үүсгэж чаддаг.
нетворкинг хийх чадвар сайтай байх юм бол юу ч хийсэн яваал энэ. Одоо би жишээлбэл виноны борлуулалтын дээр ажилладаг тий одоо сүүлийн 4-5 жил ажиллаж байна. Миний одоо хэрэглэгчдийн дунд л ингээл борлуулад явхад тэр нэг үр дүнтэй байж. Тэгэхээр маш олон хүрээлэлтэй байх хэрэгтэй. Хүмүүс ингээл энэ манай найзуудын хүрээлэл тойрог гэл ингээл өөрийнхөө зон дотор ороод идэг. Эсвэл одоо энэ манай зах зээлийн энэ л холбоо гэл холбоогоор хязгаарлагдаад идэг. Тэрийг тэлэх хэрэгтэй байна тий. Тэгэл ерөөсөө олон харилцаанд ороод хэрэглэгчтэйгээ өөрөө нүр тулж уулзаад асуудалд өөрөө оролцоод асуудлыг бодтойгоор мэдрээд буцаага тэр хүмүүстэй одоо тий нийлүүлэлтээ хийгээд ингээд явах юм бол нэг бизнес хийгээд одоо жишээлбэл би Вьетнам шилний газар байгуулж дээ тий одоо ингээл ном бичиж дээ Филиппин оруулж ирж гэдэг ч юм уу. Манай UAE-г тарьсан хэрэглэгчид чинь л энэ бизнесүүдийг ингээл хөгжүүлэл аваад яваад байгаа байхгүй. Тэгээ хэрвээ чи анханасаа одоо нэр хүнд муутай ч юм уу эсвэл одоо хүний итгэлийг алдаж исэн ч юм уу эсвэл хүнийг хуурч хүлэгчжсэн бол энэ олон жил энэ олон ажлыг хийгээд явхад энэ олон ажилчидтай болоход энэ зах зээл дээрээ одоо өрсөлдөгчд нар маань хүртэл одоо бас ингээд намайг үнэлдэг хүндэлдэг те ингээд болцсон байна. Тэгэхээр ингээд одоо байр суурийг ингэж одоо юу гэдэг өөрийнхөө зах зээл дээр ингээд үнэнч тууштай байгаад дээрээс нь одоо хэрэглэгчнийхээ итгэлийг алдахгүй байсан энэ одоо энэ маань л одоо магадгүй өнөөдөр ингээ манай компаниг бий болгоод явж байгаа гэж харж байгаа. Энүүгээрээ би юу л гэж байна вэ гэхээр зэрэг миний олж мэдсэн бизнесийн амжилт бол энэ байхгүй юу. Тэрнээс биш ингээ номон дээрээс унсан ч юм уу эсвэл ингээ хэл зүг ч юм уу тиймийг бол би мэдгүй. Яг л өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлсэнийг л хэрэгжүүлсэн юм аа энэ. За ямар ч байсан аливаа бизнес хийхэд бол хэрэглэгчид бол номер 1. Тэгээд хэрэглэгчтэй болохын тулд тэдний итгэлийг алдахгүй тууштай байх хэрэгтэй байна гэдэг. Би бол манай өрөнгөө хэлж байна. Ингээд өнөөдрийн энэ үйл хөдлөх хөрөнгө болоод ер нь цаашдын үйл хөрөнгөний салбарын хөгжил эргээд одоо манайх яаж гадагшаад хэлэх үү гэдэг нэгсэндээ хөрөнгө оруулагч байх юм бол яаж гадагшаад хэлэх үү гэдэг маш сонирхолтой яриа хийсэн танд маш их баярлалаа. Тэгээд таны ажилд өндөр амжилт хүсье. За сайхан ярилцлаа баярлалаа.